За үзэгчдээ өглөөний мэнд хөтөлбөр маань эхлэхэд бэлэн болсон байна. Улаанбаатар хотод маань 9 цаг болсон байна. За үзэгч та бүхэн минь сайхан амарцгаасан уу? За шинэ өглөөг бид гуравтай Channel 11 телевизэд эхлүүлж байгаа үзэгч та бүхэндээ энэ өглөөний мэндийг хүргэе. За бид гурав яг уламжлал ясаараа 7 хоног бүрийн баасан гарагийн яг өглөөний одоо тик хийсэн цагаас та бүхэндээ шууд дамжуулан хүргэдэг байгаа. Тэгээд өнөөдөр 7 хоногийн хамгийн сүүлийн ажлын өдөр учраас яг одоо манай нэвтрүүлгийг үзэж байгаа бүх хүмүүстээ өнөөдрийн одоо ажилд нь амжилт хүсье тий. Амжилт хүсээд эхлүүлье гэж бодож байна. За тэгээд ер нь бол 5 дахь өдрийнхэн шууд орохоор бид гурав Улаанбаатар хотод маань болж байгаа, Монгол улсад маань болж байгаа сонирхолтой ер нь сэдвийг ерөнхийдөө олох хөндөж ярьдаг байгаа. За энэ 7 хоногийн сэдв яа харахгүй одоо бензинээс. Би яг одоог энэ яриа эхлүүл гэж яг мэдчихсэн. Бензин байна. За тэгээд одоо шийдэл нэг сонирхол байна л да. Яг ууд нь бол нөөцлөх боломж байсан. Яг сонгуулийн үеэр нэг тухайн үед нэг үнийн хөрөгдөл болгохгүй тул үнийг ингээд дарсаар байгаа. Одоо колонкогийн одоо шатхонд хөргөөр газрууд те нөөцлөж чадаагүй гэсэн тийм мэдээлэл бол өгч илээ. Яг албан их сурвалжаас гэх юм бол тэгээд хятадаас бол ямар нэгэн байдлаар бол бензин авахар бол болж байгаа. Тэгэхээр иргэд та бүхэн бас сандралгүй одоо энэ тэнд одоо төвжирэл үүсэхгүй те автобусаар ч юм уу эсвэл одоо дугуй ундаг ч юм уу те атлахдаг ч юм уу энэ байдлаар энийг 7 хоног тэсэрээ гэж хэлмээр байна. Мах худалдаж аваад бонуснд нь одоо юу бензин аваад байгаа юм билээ шүү дээ. Ер нь бол тийм янз янзын хөлбөрүүд бол байна л да. Бас шагийн талаан гарсан зурагтай. Тий. Ерөөдөө 60,000 төгрөгийн талааныг 90,000-аар авах жишээ нэ тий. Тийм билээ. Энэ хөдөлгөөнүүд өмнөний өргөдөд бол их байгаа юм билээ. За энэ 7 хоногт бол мэдээж экспо үзэсгэлэнгүүд бас болж өнгөрсөн. За бид гурав ямарчсан очсон байгаа тий. Намрын ногоон өдрөд 2021 гээд ерөөдөө одоо Монголд үйлдвэрлэж байгаа одоо хүмүүсийн маань үзэсгэлэн гарч байгаа. Бид гурвч очиж сурвалжлага хийсэн байгаа. Энийг гэхдээ юу вэ? Маргааш. Тийм маргаашийн дугаар дээр үзэгч та бүхэн маань үзэх боломжтой байгаа. За тэгээ мэдээж нөгөө хил хам дагуулад исэн одоо нөгөө экспо ICT экспо манаас амжилттай болж өнгөрсөн байгаа. Дижитал нэшн дижитал үеэс буцаад хөрлийн үеэр ажиллаа хүмүүс янз янзаар шоглоом хийж илээ. За тэгээд entertainment мэдээллийн хэсэг маань одоо эхлэх гэж байна. За тэгэхээр энэ дээр болохоор шинээр гарч байгаа кинонууд болон Queen Gambit гэдэг хоёр киног мэдэх байна. Мэдлгүй ахав тэр цуврал бол бас Netflix-ийн бас нэг мэдээж эргэлттэй бас цуврал олж чадсан шүү дээ. За тэгсэн чинь энэ дээр гарч байгаа бодит хүн бас байна л да эмэгтэй. Бодит одоо яг нэг хүнээс хэдүүлсэн яг 80-аад он хүйтэн дайны үеийн үйл явдал гардаг. За тэгсэн чинь энэ дээр одоо яг нэг санаачилсан бодит эмэгтэй маань Queen Gambit киноныхынтай ер нь бол Netflix-ийнхэнтэй зарг үсгэж байгаа юм байна. Яагаад нь киноны төгсгөл хэсэгт бол юу яадаг юм байна л да. Одоо ямар ч эрэгтэй хүн одоо наваг дагахгүй ч юм уу тийм жоохон нэг тийм феминист ч юм уу тийм хүүсээр ялгарсан байдлаар нэг юм үг хэлт юм байл да. Тэгсэн чинь энэс нь болоод одоо яг миний нэр хүн дунжин би яг ийм үг ерөөсөө хэлээгүй ийм одоо хүүсээр ялгарсан юм ерөөсөө яриаггүй байсан. Киноноос энэ үгээр хас тэгээд нэлээд хэдэн сая төгрөгийн хэмжлэл гарч ирж байгаа. За тэгээд дараачих нь болохоор нэг Fantastic Beast гэдэг Harry Potter-ийн өмнөх үе гэж яригдсан юм билээ шүү дээ. Harry Potter-ийн үг нэг өргөжлүүлээд байгаа шүү дээ. Ерөнхийдөө шидтэнгүүдийн ертөнцөл юм да тий. Тэрний 3 дугаар анги дээр нь Johnny Depp маань бол одоо киноноос хасагдсан байгаа. Амар хэрдтэй боёгцаа тий. Ер нь бол аль аль нь л ер нь бол буруутал юм билээ. Цогсон цохиулсан ч тий. За тэгсэн чинь энэ кинотой холбоотой мэдээлэл. За тэгээд дэлхийн улс орнууд ер нь бол нэг коронавирустэй энийг одоо ханиадны төвшин авч үзээд өөрсдийнхээ хийл гайл одоо өшөө юу гэдэг те бүх юм ингээд нээлттэй болгож байгаа. За хамгийн юу улс маань болохоор одоо шийдвэрээ гаргасан улс маань болохоор дайн улс тодорч байгаа юм лээ. Ерөнхийдөө бол халдварын тохиолдол нэлээд бага байсан. Тэгээд халдварын юуг бол дархлааг бол маш сайн хийсэн. Бараг 78% таа бол вакцинжуулсан гэсэн тийм мэдээлэл өгчээсэн. Одоо энэс цааш нэг англи улс шиг ч юм уу те юу яахгүй нэг зарлахгүй тэдүүн одоо өвдсөн тэдүүн гэсэн ерөөсөн мэдээлэл ерөөс байхгүй юм лээ. За тэгэхээр иймэрхүү мэдээллийг та бүхэндээ хүрэхэд бэлэн болж байна. За тэгээд мэдээлэл үзэх хуурлаа. За тэгээд тэгвэл мэдээлэл үзчихэд эргээд студидтэй уулзцгаая. За.
men are gonna come along and want to teach you things. Doesn't make them any smarter. Дэлхийн шатрын анхны эмэгтэй мастер Нана Queen Gambit кинонд хэлэгддэг нэг үгнээс болж тэдний шүүхэд дуудсан байна. Учир нь тус кинонд хэлэгддэг үг буруу утга агуулсан хүйсээр гадуургасан шинжтэй хэмээн үзсэн гинэ. Өдгөө 80 настай домог шатарчин гүйж улсын бахархал болсон түүний киноны төслийн ангид хизээч эрэгтэй хүнтэй нүүр тулж үзээгүй эмэгтэй авраг гэж хэлдэг гинэ. Тус үлд нь түүний нэр хүндийг унгаагаа зогсохгүй хүүсээр ихээхэн гадуургасан гэж үзсэн юм байна. 1968 он гэхээр тэрээр 59 эрэгтэйтэй шатарчтай тоглож байсан бөгөөд Queen's Gambit киноны тэрхүү ангийн үйл явдал өрнөдөг жил мөн хэмээн дүгнэж болох юм. Queen's Gambit кино 1983 онд гарсан киноноос сэдвэгдсэн бөгөөд өнчийн охин Бет Харман нь Хүүтэн дайны цаг үед дэлхийн хамгийн алдартай шатарчин болж буйг өгүүлд юм а. Энэ жилийн Алтан бөмбөрцөг кино наадмаас тэд 2 шагналд хүртэж 18 төрлөд нэр дэвшсэн юм а. Scares me. Who? The Russian. Don't make me Nana Comparishable энэ асуудлаар Netflix компаниас 5 сая $5 нэхэмжиж байгаа бөгөөд тус киноны үгийг хасахыг шаардаж байгаа юм байна. It's a drink. I'm worried about you. Don't make me over. Like What on earth for? now that you got me at your command. Maybe it's in my blood. My mother went crazy. Went crazy or always was? Accept me for I don't even know if I'm good enough. You're the best there is. accept me for the things that I do. You've got your gift, Accept me for what I am. and you've got what it costs. Accept me for the things that I do. Hard to say for you what that will be. Changes. New edition. Harry Potter-оос өмнөх үеийн шидний ертөнцийг өгүүлэг Fantastic Beasts киноны 3 дугаар анги 2022 оны 4 дугаар сарын 15-нд нээлттэй хийхээр боллоо. Fantastic Beasts Secret of the Dumbledore гэх шинэ ангид шидтэн Dumbledore-ын түүхийг илүү дэлгэрэнгүй өгүүлэх юм байна. Кино зураг авалт 2020 оны ихээр эхлэх төлөвлөгөөтэй байсан боловч коронавирусын сар тахлын улмаас тухайн үеийн 9 дугаар сар хүртэл хойшлсон юм. Мөн өмнөх жүжигчин Johnny Depp харин шидтэн Grindelwald-ийн дүрийг бүтээсэн бол шинэ жүжигчин Mads Mikkelsen бас шинээр тоглож байгаа юм байна. Johnny Depp Fantastic Beasts кинонд дүр бүтээн дараагийн ангид ч оролцох байсан боловч Amber Heard-тэй үүссэн гэр бүлийн хүчирхийллийн мараанаас үүдэж Grindelwald-ийн дүрээс татгалцахыг Warner Bros кино компани санал болгож Johnny Depp-ийн уг саналыг хүлээн авсан юм а. Fantastic Beasts Secret of Dumbledore киноны үйл явдал өмнөх ангиас 100 жилийн дараах цаг үед өрнөх бөгөөд дэлхийн 2 дугаар дайны үеийн Rio de Janeiro, Берлин зэрэг хотод аж төрөх шидтнүүдийн амьдралыг түлхүү харуулах юм байна. Кино найруулагчийн өмнөх 2 ангийг найруулсан David Yates ажилласан бөгөөд зохиолч J.K. Rowling, Steve Kloves нар хамтран ажилласан байна. World signed petitions for bringing Johnny back. His These are dark times, there is no denying. We will go down in history together as we remake this world. Our world has perhaps faced no greater threat than it does today. It's a trap. Yeah. Can we destroy it? Let the old ways serve us no longer. He's the answer. Dumbledore.
Дэлхийд дахин коронавирусын нүрийг үзээд 18 сар гаруй хугацааны өгснэг эцэст улс орнууд өөрийнхөө коронавирустай дасан зогсож хэвийн амьдралдаа эргэн орох бэлтгэлээ хангасаар байна. Зарим улс орнууд хүн амын дийлэнх хувиа вакцинжуулалтанд хамруулсан бол зарим эдийн засаг болон ард иргэдийн амьдралыг сэргээхийн тулд хөд хоройг сулруулсан дасан зогсох амьдралаас өөр аргагүй хүрээд байвмаа. Цар тахлын үед нийт иргэдийнхээ амьдралыг товтортой өргөжлөхийн тулд коронавирустай дасан зогсох бодлого шийдвэр гаргаад буй 5 улсыг та бүхэнд танилцуулъя. Нэгдүгээрт урьдчилан сэргийлэх арга хэмжээг хамгийн сайн авч чадсан улс бол Дани юм. Дани улсын засгийн газар энэ оны 9-р сарын 10-нд коронавирусын улмаас тогтоосон хязгаарлалтаа сулруулсан юм а. Ингэснээр иргэдэн шөнийн клуб, үйлчилгээний газар, ресторанд вакцинжуулалтын гэрчлэгээ үзүүлэлгүй үйлчлүүлэх болох бөгөөд нийтийн тээвэрт маск зарчих боломжтой юм. Энэ сарын байдлаар тус улсын хүн амын 74% нь вакцинжуулалтанд бүрэн хамрагдсан бөгөөд коронавирусын тохиолдлын тоо цаашид буурсаар байх төлөвтэй байнамаа. Хоёрдугаарт ковидтай дасан зогсож хэвийн амьдрахаар шийдсэн улс бол Сингапур юм. Сингапур улсын засгийн газар өнгөрсөн 6 дугаар сард коронавирустай дасан зогсох амьдрах төлөвлөгөөг ард иргэдэд танилцуулсан юм. Коронавирус цаашид бүр мөсөн алга болохгүй. Бид дасан зогсож хэвийн амьдралаа өргөжүүлэхийн тулд зөв бодлого, шийдвэр баримтлах шаардлагатай гэж мэдээлсэн юм а. Өнгөрсөн 8 дугаар сараас бүрэн вакцинсан иргэдэд үйлчлэгээний газруудаар үүдээ нээсэн бөгөөд нэг доор 2-оос илүүгүй хүн цуглах хязгаарлалтыг 5 болгон боруулсан юм а. 3 дугаарт удаашралтай боловч тогтвортой вакцинжуулалт нээлттэй ихэл Таиланд улс юм. Таиланд улс эх сараас бүрэн вакцинсан зоолчдод улсын хилийг нээхээр төлөвлөж байгаа юм а. Таиландын хамгийн том хот Пхукет 7 дугаар сараас олон улсын вакцинжуулалт хамрагдсан жуулчдод хилээ нээгээд буй юм а. Тус улсын хүн амын 18% нь бүрэн вакцинсан олон улстай харьцуулахад доогуур үзүүлэлт боловч 8 дугаар сард авч байсан коронавирусын тохиолдол багаар буурсаар байгаа юм. In your cell then carries the spikes in vesicles which Эгийн 1206 дугаар оны Барс жил эзэн богд Чингис хаан эсгийн тургатан улс нэгтгэж их Монгол улсыг байгуулад 9 хөлтийн цагаан түгийг төрийн сүлд төмний шүтэм болгож үеийн үед үрд эрхмэлэн таххыг зарилэг болгожээ. За ингээ үзэгчтэй студидтэй буцаа тавтаа морил. За бид нартай яриа өрнүүлэхээр Шамбала 2056-ийн залуус ирсэн байна. За тэгээд өөрсдөө танилцуулаач хөө. Сайн уу. Энд мик байгаа. Намайг
Тэмүүлэн гэдэг. Тэгээ одоо Шамбала компанийнхаа гадаад харилцааг хариуцсан. Гадаад харилцаа. За. Шамбалын инженер суурин Миктэй хариуцсан менежер холон байна. За. Самнона үйлцэгдэг Шамбала төслийн хуулийн зөвлөгөө хийж байгаа. За соёлоо өргөд хэлцүүлээ. Самбана би хөтлөгч үгсэлнэ. За Шамбала төсөл гэж байгаа тий. За би бол нэг 2-3 жилийн өмнө бол сонсч байсан. За мод тарьдаг гэдгээр нь ерөнхийдөө бол хүмүүс сайн мэддэг баг тий. За тэгээд Шамбала гэж яг юу юм бэ? Та нар яг юу ихийг зорж байгаа хүмүүс вэ? За Шамбала гэдэг манай байгууллага нь болохоор Монгол улсын зөвлөлтийг ер нь багасгах, зөвлөлтийн эсрэг үйл ажиллагааг эхлүүлсэн компани байгаа. За манай компани хувьд болохоор 2016 оноос судалгааны ажил нь аль биесээр эхлээд 2017 оноос ер нь бага бүрдүүлээд тэгээд энэ хугацаанд явсараад 2020 оноос эхэлж модод тарьж эхлээд тэгээ одоогоор бие өмнө гэдэг нэг төслийг дуусгасан. Дараагийн шинэ төслийг эхлүүлсэн явж байна. За мод тарьж ийн гэнэ те. Сая бол ленд артын хэлбэр бол харагдаж шүү дээ. Гурвалжин те пентаграм. Гурвалжин хэлбэртэй. Мод тарихад одоо яагаад одоо ингэж сонгосон юм те? Одоо танаа зорилго чинь бол яг мод тариад хүмүүсийг бас нэг энэ урлаг соёлыг арга хэмжээнд бас татчих шүү дээ те. Эннээс ярил. Тийм нэгт болохоор ерөнхийдөө Монгол улсын газар нутгийн 70-аас дээш хувийн зөвлөлтөд нэрвэгдсэн байна. Тэгээд нэгт бол зөвлөлтийг сааруулах зорилгоор тэгээд түүнээс гадна Шамбала 2056 инженерийн суурин гэдэг байгаа маань 2056 он гэхэд инженерийн сууринг байгуулах зорилготойгоор хэрэгжүүлж байгаа төсөл байхгүй. Тэгэхээр энэ төсөл маань Дорноговь аймагт Түхмийн хүндээ арт цацын ус гэдэг газар хэрэгжиж байгаа. Энэ газар маань бас нэлийн ургамал багтай, модгүй, тэгээд бас хөрсөн, үхсэн тийм газар байгаа. Нэлийн байнгын салхи шуургатай. Тэгэхээр эндээс инженерийн суурин байгуулахын тулд эхлээд ногоон бүс байгуулах хэрэгтэй байна, хамгаалтын бүс байгуулах хэрэгтэй байна гэд тийм шийдэл түрээд тэрнээсээ үүдэлтэйгээр бас мод тарьж байгаа. Энэ мод маань эргээд хамгаалтын бүс болж өгнө гэсэн үг инженерийн суурингийнхаа. За энэ энгийн хүмүүс ер нь бол та нартай яаж одоо хамтарч ажиллах вэ? Яаж та нартай холбогдох хэвээр? Тэгээ хувь хүмүүс маань болохоор одоо энэ төслийн хүрээнд таригдж байгаа модыг худалдаж аваад тийм өөрийнхөө нэр дээр худалдаж аваад говьдоо тариулах боломжтой. Тэгээ тийм байдлаар оролцох боломжтой болж байна гэсэн үг. Холбогдох сувгууд нь болохоор манай сошиал медиа байна, Facebook хаяг, Instagram хаяг, эсвэл утасны дугаараар холбогдоод явж болж байгаа. Одоо жишээлбэл соёлоо бит хоёр одоо нэг мод авъя гэвэл шууд сошиалоос холбогдоод тийм хөвчлэн одоо хүмүүс маань Facebook-ээр холбогдоод утасны дугаараар ч юм уу чатаар холбогдоод хэрхэн яаж модтой болох вэ гэдээ асууж байгаа захиалга өгөөд модтой болж байна гэсэн үг. За модны төрөл нь одоо ямар мод байх вэ? Одоо минийхаар одоо улаас Нарс гэх нэг юм хоёр төрлийн нэр мэдчихээн л та тийм. Тийм. Энэ талаар за мод нь болохоор хайлаас мод гэдэг байгаа. Дорноговь аймагта энэ зүлжилттэй бүсэд тарихад хамгийн тохиромжтой мод байгаа юм. Энэ хайлаас мод нь болохоор бидний тарьж байгаа мод нь 3 настай борцохтой мод байдаг. 1-1.5 м өндөртэй тийм мод байгаа. Тэгээ энэ борцохтой модон дотор 3 ширхэг хайлаас модны үрсэлгээтэй аль хэдийн ер нь бол ургацсан мод байна гэсэн үг шүү дээ. Энийг нь ухаалтаа хийгээд суйрлуулаад таригдаад авчна гэсэн үг. Суйрлуулах юм. Одооноос ер нь тарьж иж 2056 онд зөвлөлт байхгүй болно гэж үздэг юм уу тий? Тий ерөнхийдөө инженерийн суурин бий болгохын тулд эхлээд ногоон бүс байгуулах хэрэгтэй, хамгаалтын бүс байгуулах хэрэгтэй. Энэ маань ингээд дугуй хэлбэрээр хийгдэх байхгүй яг энэ голдоо инженерийн суурин сая гарсан ч юм тий. Тэгэнгүүт юу яах вэ гэхлээр эхлээд хамгаалтын бүсээ байгуулна. Тэгээ тэр явцдаа бас 2056 он хүртэл бид нар 1 тэрбум мод тарина гэж зорж байгаа. Тэгэхээр энэ олон мод маань эргээд бас төлөвчдийг сааруулахад багч болов хувь нэмэр оруулах болов гэж бодож байна. За танахыг дэмждэг ч юм уу хамтарч ажилладаг ямар бас газрууд байна? Ерөнхийдөө ямар төвшөнд явж байна? Тэгээ одоогоор бас маш олон хувь хүмүүс оролцсон байгаа. Мэдээж тэр хувь хүмүүстээ баярлж байгаа. Тэгээ дээрэс нь байгууллагууд оролцож байгаа. Энэ сая 5 сараас 7 сар хүртэл хэрэгжүүлсэн Be Human гэдэг ленд арт байгаа. Түүний хүрээнд бол нэлээд олон байгууллагууд оролцсон байгаа. Жишээлбэл Rio Tinto гэд байна. Улц групп гэдэг 7 охин компанитайгаа тэгээд Alpha Book нэлээд олон газрууд байна. Хувь хүмүүсийн нийлсэн клубүүд гэ байдаг. Чихэрлэг залуус тийм ойролцоогоор бараг
20-30 гаруй хувь нь байгууллагууд оролцоод үлдсэн хувь нь хувь хүмүүс оролцсон байгаа. Тэр би human land art-ийн үрийн тал. За хуулийн зөвлөхөөс юм асуумаар юм л да. За land art одоо хийгээд хэрэгжүүлж штэ. А энэний одоо сул тал юм уу эсвэл нөгөө хүмүүс ер нь хэр хандж байна шүүмжлэх ч юм уу те. За хүмүүс хувьд болохоор юу зүгээр л модоо тариач тэгээд юм нөгөө яг зурвсаа тариач гэдэг яв санал хүсэлтүүд шүүмжүүд ирсэн. За манайх болохоор урдлаг технологиг ер нь хамтан хөгжүүлэх зорилгоор модыг зүгээр тарих биш land art маягаар бас урдлаг талаас нь урдлаг технологиг хослуулж тарьж байгаа. Тэгээд энэ өөрөө одоохондоо яг Монголдо яг анхдагч санаа гэж үзэж байгаа. Одоо би human гэдэг чинь одоо хүн байцгаа тий хүн шиг хүн бай гэсэн утгыг л илэрхийлж штэ. Тэгээ эндээс бас сэдвлээд ярил. За энэ нь болохоор юу яаж би human гэдэг нь гол утга нь байгаль дээлтэй хүн байгаарэ гэдэг тийм утгатай. Тэгээ анх бид нэр би human land art-ыг бүтээн байгуулалтын ажлыг эхлэхдээ ландуун дохиод төрийн бас байгууллага байдаг тийм ээ. Түүнтэй хамтарч ажиллаад ландуун дохиогч болохоор хүн бай гэсэн айныг өрнүүлээд байдаг. Тэр түүнийхээ хүрээнд байгаль дээлтэй хүн байгаарэ гэсэн энэ айныг өрнүүлсэн гэсэн үг. 5 сараас 7 сард хаан хүн болгонд тэгээд энэ би human чинь өөрөө бас тэнгэрээс харагдан тэгэхээр дээгүүр нь явж байгаа онгоц ч юм уу тий зөвхөн Монголд байгаа хүмүүс гэлтгүй өөр бусад гадаад хүмүүс бас энийг хараад ямар нэг мессеж аваасаа гэсэн үүднээс хийсэн байна. За тэгэхээр гадаад харилцааг та хоёр хавьсаж байгаа тийм. За залуугаас асууя л да. Гадаад харилцаа гэхээр гадаад хүмүүс яг хэр одоо хандж байна тийм. Одоо та нартай холбогдож байна уу? Эсвэл одоо мод тарих тусалж байна холбогдож байна уу? Эсвэл өөр технологийн салбараас холбогдож байна уу тийм. Ер нь янз бүрийн газардаас хөвөн байгууллагууд холбогддог. Тэгээд манайхтай одоо Италийн элчин сайд манайхтай хамтарч мод авсан. Америк элчин. Тийм Америк элчин. Тийм юм гадаад байдаг ганц хоёр одоо гадаад оршин суугаа монголчууд бас зөв. Одоо Монгол гэсэн одоо маш олон хүмүүс гадаад байгаа шүү дээ. Они би юмнаас харахад бол нэлээд олон гадаад оршин суудаг монголчууд бас оролцож байсан. Америкийн олон бас мужууд байгаа шүү дээ. Тэр олон мужуудын Швед, Герман, Польш гээд Европын бас олон улсуудад амьдарч байгаа хүмүүс энэ би human гээд land art-т бас оролцож модтой болсон. Тийм. За тэгэхээр нэвтрүүлгийн нэг ярилцлагын эхэнд нэг хэсэг видео гарсан шүү дээ. Одоо 3D-гээр харуулсан байсан. Энэ төслийнхэн тухай яриач. За энэ төсөл нь болохоор одоо 7 сарын эхэнд хэрэгжиж эхэлсэн төсөл байгаа. Урлаг технологийн эзэнт гүрэн гээд Art Tech Empire гээд төсөл байгаа. Энэ нь нийт 27 мянган хайлаас модоор хийгдэх гурвалжин хэлбэртэй бэлэгдлийн чанартай land art байгаа. Тэгээд яг учир нь юу гэхээр их Монгол улс тусгаар тогтнолоо. Их Монгол улс байгуулагдсан 815 жилийн тэгээд тулгуур төрийн 2230 жилийн тэгээд Монгол улс тусгаар тогтнолоо Сэргээн манд улсны 100 жилийн зориулаад тохиолдуулаад бид энэ land art-ыг хийж байгаа. Тэгээд энэ land art маань яагаад гурвалжин хэлбэртэй байна вэ гэхээр Чанжун тамга гэж байдаг гэртний. Чанжун тамга маань өөрөө бас гурвалжин хэлбэртэй байдаг. Тэгээд хүмүүн, тэнгэр, газар гэсэн гурван зүйлийг бэлэгддэг тийм тамга байгаа юм. Тэгэхээр одоо гарч ирэх бах энэ гурвалжин хэлбэр нь гурван хэсэг байгаа. Тэгээд энэ гурван хэсэг нь хүмүүн, тэнгэр, газрыг бэлэгдэхийн хажуугаар бас урлаг технологийн эзэнт гүрэнгээ гурван зүйлийг нийлүүлсэн тийм утга учиртай гэсэн үг. Тэгэхээр ирээдүйд бид нар бас өнгөрсөн шигээ адилхан урлаг болон технологиор одоо Сэргээн мандцгаая гэсэн уриаллыг гаргаж зорилгыг тавьж хийж байгаа юм гэсэн. Одоо ингээ 3 багцж гэсэн маа. Тэгэхээр энэ маань бас хүмүүн, тэнгэр, газар болон урлаг технологийн эзэнт гүрэнгээ 3 багцж байна гэсэн үг. За ингээд та нар ингээд төсөл хэрэгжүүлээд орон нутгаар ингээд явж штэ хөдөөч юм уу те. Тэгэхээр энэ хөдөөний хүмүүс ер нь хэр хандж байна? Одоо нааштай хандж байна уу? Та нар ер нь бол яаж хандж байна? Тэгээ энэ төсөл маань болохоор Дорноговь аймагт хэрэгжиж байгаа гэж сайн ярьжсэн тийм ээ. Тэгэхээр Дорноговь аймагт оршин суугаа хүмүүс маань Дорноговь аймгийн хүмүүс маань бас айгүйх нааштай хандж байгаа, эерэг хандлагатай байгаа. Бас нутагтаа ийм зүйл хийж байна, зөвлөлтийг сааруулж байна гэдэг. Тэгээд хандлтыг нь харах юм бол бас Монгол улстай гэвэл Улаанбаатарт хамгийн өндөр хандлтаа бас хоёрт нь Дорноговь аймаг маань байдаг. Тийм тэгэхээр бас Дорноговь аймгийн талаас бол айгүй эерэг хандлагатай байгаа.
За тэгэхээр Шамбалагийн залуус яг хэдэн залуус вэ? Би бол танаа дараагч нь бол мэдээд байна л да. Нилээн бас нөгөө гүйлгээ ухаантай янз янзын төсөл төр бас ажиллаж байсан залуу байдаг. Хэн блэ? Шижир бат те. Хиний үлээ менежер байсан юм. За тэрийг чирэж амар хот болсон те. За тэгэхээр залуусаа өөрсдөө танилцуулаач. Та нар ч бас нэлээд амбицтай байх хэрэгтэй шүү те. Тийм одоогоор бол бас нөгөө улирлын чанартай зуны улирлаар илүү олон ажилттай байна. Мэдээж зун намар хавар гээд мод тариалт эхлэнгүүд мод тариалтын баг орж ирээд нэлээ олоолаа болчихно. Тэгээд өвлийн улирлаар бол цөөхөн хідүүлээ бид хідүүлээ ингээд байж идэг гэсэн үг. Ер нь бол яг Шамбалагийн бид нар болохоор яг үндсний хийдэг ажилтай. Харин хамтарч ажиллаж байгаа байгууллагууд бол хэд байгаа. Тэр энэ өөрөө айгүй том асар том хүрээтэй төсөл болоо явчихж байгаа. Танилцуул л да залуусаа тийм хамтарч ажиллаж байгаа байгууллагууд гэвэл одоо нөх ухалтаас эхлэв л та. Энэ ленд артыг хийх нөх ухалт хэрэгтэй. Тэгэх юм бол Green Drill гэдэг байгууллага. Тэр газар маань бид нартай хамтарч ажиллаад хамааг нөхийг маань ухаж өгнө гэсэн үг. Тэнгүүд Green Solar гэдэг байна. Сэргээгдэх эрчим хүчийг гаргаж хийж суйрлуулж өгч байгаа байгууллага байна. Тэгээд ногоон хаш гэдэг бортохтой модыг гаргаж өгдөг, үржүүлдэг газар маань байна. Түүнээс гаднаас өнгөний тийм пластик центр гэдэг байгаа. Услаханы системийн танк гэж байдаг. Тэр танкыг хуучин хэрэгжилжсэн пластикийг дахин сэргээ боловсруулад хийсэн гэсэн үг. Тэр маань болохоор пластик центрээс ирдэг. Тэгээ бас бидний байшиж суурьшдаг төслийн талбай дээр маань нөгөө ариун цэврийн өрөөний асуудал байгаа. Түүнийг ч гэсэн дахин боловсруулсан материалаар хийж ийн гэсэн үг. Ер нь бүх юм л нөгөө хамтралын хүрээнд босч ийн л даа. Нэлээд олон байгууллагууд хамтарч ажиллаж энэ төслийг хэрэгжүүлж байгаа гэсэн үг. За. Мэдээж энд одоо ямар ч хүн оролцож болох юм байна шүү дээ. Яг нуулгүй хэлэхэд одоо юу гэдэг нэг ширхэг мод бас аваад тариулъя гэвэл хэдэн төгрөгийн үнэтэй эдийн тий хэдийн хэмжээний одоо мод бас тарих юм боломжтой юм бэ. Нэг хүний хувь хүний тийм нэг хүн за хувь хүн гэх юм бол хідэн ч мод худалдаж авсан бол ямар ч тийм хязгаарсан зүйл байхгүй. Нэг мод авах бол нэг мод аавна, 20 мод авах бол 20 мод авдаг аваад тэгээд нэг ширхэг мод нь болохоор 35,000 төгрөг энэ үнэтэй байгаа. Энэ үнд нь нүүх ухаалт тэгээд туслахааны систем эрчим хүч тэгээд бортохтой мод хашаажуулалт, харуул хамгаалалт арчилгаа гэх таван жилийн арчилгааг ер нь бол хийн гэж бид нэр зорж байгаа. Тэгээд энэ 35,000 төгрөгтөө 5 жилийн услах арчилгаа орсон байгаа. Учир нь болохоор 5 жилийн дараа энэ мод маань ерөөхдөө бие дагаад дуурах чинь. Тэгвэл төсөл маань 2056 он хүртэл хэрэгжих учраас 2056 он хүртлээ юу гэсэн байнгын услах арчилгаатай явна гэсэн үг. Нилээн боломжийн юу санал болгож байна шүү дээ. Тийм биш үү тийм. За. За тэгээд залуустай одоо үзэж байгаа үзэгчтэй хандаж хэлэх үг байна уу? Та нараас одоо уриалга гарах хэрэгтэй байх тийм. Манайх болохоор энэ жилдээ 2 төсөл эхэлсэн. Эхнийх дээр 23,000 мод. Одоо энэ 2 төсөл маань 27,000 мод ингээд нийт энэ 21 онд бид нэр ингээд 50,000 мод бол боломжтой байна. Тэгээд нийт залуусаа уриалгаад экологи руугаа илүү хандлагаа чиглүүлээ, эерэг байцгаая, байгаль таартай хүн байцгаая гэж уриалъя. Тэгээд урлаг технологи бид нар байж чаднаа гэдэг уриалж байна. Соёлоод өөр асуух. Та бүхэндээ одоо сошиалар ч юм уу одоо холбогддог гэвэл ямар хаяа байгаа вэ? Бас тэрийг хүмүүстэй хэлээд зүйлгээ дуусгая те. Манай Facebook, Instagram гэдэг хоёр хаяг маань. Facebook, Instagram хоёр хаяг маань аль аль нь Шамбала 2056 гэсэн нэртэй байгаа. Тэгэхээр Facebook, Instagram-аар холбогдох боломжтой. За тэгэхээр үзэгчтэй хэсэг хугацааны дараа иргэд уулзъя. За Шамбалагийн залуустай бид нэр дэрч бас өөрсдөө төслийг танилцуулж яриа өгсөн бас баярлалаа. За тэгээ харин хэлээ. За баярлалаа. Маач гэсэн бас эко байгаа юм байна. За үзэгчтэй ингээд хэсэг хугацааны дараа иргэд уулзцгаая.
За үзэгчтэй ингээд студиудаа буцаад тавтамаар л манай жагаа маань ороод ирсэн байна. За саний залуусын хийж байгаа төсөл чамд ямар санагдав? Мэдээж таалагдлаа. Мэдээж байгаллалтай юм хин гэдэг ч юм бол маш хамгийн том буян гэж. Жалангуяа мод тарих ч юм бол одоо бидний амьсгалах агаарыг 15 өдрөөр одоо ихсгдэг гэж би сонссон юм байна. Тэгэхээр Шамбала 56 төслийн залуучуудаас амжилт хүсмээр байна. За би ялцчгүй яа гэж үзэгчтэй гарыг гэж гараг шүү багтаагүй. Суудлаа маань жижиг болохоор багтаагүй нэг хөтлөгч хасъя гэхлээр хасагдсан байгаа шүү. Ялцчгүй тэгэлээ тий. Тэгээ бас нэг юм юу гэдэг үстэй яриа гэдэг үстэй. Нэг хүн амьдралдаа нэг мод тарих юм бол нэг амьдралынхаа турш одоо амьсгалсан тэр амьсгалаа эргээд тий нэг л мод тарих юм бол байгальдаа ингээ буцаа. Одоо нөгөө амьд явах өдрөө 15 өдрөөр нэмдэг гэж сонссон байна. Тэгэхээр бас мод тарьцгаая гэдэг уриалгыг Channel 10-ны телевиз за бид гурав ч гэсэн бас уриалж байна. Та бүхэн бас энэ төсөлтөө сонирхоод тань таалагдах юм бол энэ төсөлд хамрагдаад өөрийн гэсэн модуудтай нэг мод ч биш нэлээд их авчихгүй юу? Модтой бол боломжтой юм шүү. Ер нь тэгэл одоо юу гэдэг хувь хүн гэр бүлээрээ ажлын хамт олноороо ч гэсэн бас ингээд авч болох нь шүү дээ оролцож болох нь тий. Эдгээр яг хэдэн зургаач нартайгаа нийлж байгаа мод аа. Мундаг юм тэгээд да тий. Дандаа залуучууд. Дандаа залуу хүмүүс гэж тэгээд маш мундаг байна тий. Байгаль тайртай хүн бай, ямар хүн бай, эерэг хүн бай тий. Би хүмүүнтэй залуусаа уриалж байна. Тэр нас нэг гоё таалагдлаа. За тэгээд өөр сонирхолтой яри юу байгаа илээ соёлоо жагаа. Зөндөл байна оо. За ямар ч 9 сарын 15-нд пар ирсэн байгаа. За. Пар ирж сайхан дулаахан болсон байгаа. Студентүүд бол сайхан байна оо. Энд чинь бас халуу цад шүү дээ. Нилээ хүүхдэн байдгийсэн тий. Пар ирсэн чинь нэмэх 38 градус хэрэг болсон байгаа. Гэдэг шиг. За өглөө хэрхэн өгтөө? За би өглөө бол 7 цагт энд ирээд өглөөний Улаанбаатар 7 цаг гэдэг маань шууд нэвтрүүлэг байна шүү дээ. Тэрийг бас анх удаа сонирхож харж үзлээ. Яг нэг гоо телевизээр биш нөгөө бодитоор харлаа та. Бас нэлээд сонирхолтой юм ярьд юм лээ. Тэгээд их бол дагч байгаа бас нэг хуучны нөгөө мэдээлүүд их сайтай. Тэрнийхэн тухайс ярьж байлаа. Италийн тухай ярьж байна. Венецийн тухай ярьж байна те. Саннаас үзэгчдтэй бас нэг юм задруулахад утгагүй бүсгүйчүүдтэй зориулсан маш гоё нэвтрүүлэг буюу контент бэлтгэхээр мандлын ажиллаж байгаа. Чи мэдсэн үү? Үнтэйг юм биш үү? Ямар юм бэ? Нууц. Болохоор юм лээ те. Тийм болохоор ерөөхдөө аль бэлтгэл ажиллаа явагдаж байгаа. Ерөөхдөө үзэгчд маань 10 сар гэхэд бол ялангуяа бүсгүйчүүдэд маань гэхэд 10 сар гэхэд бол хөрөх болоо гэж бодож байна. Юу юм болоо? Фитнес юм болоо? Այսօр нэг юм ингээл тосмос ингээл яах юм. Үгүй. Энэ тосны энэ цайн гэсэн үг. Тийм биш үү? Ер нь эмэгтэйчүүд гэлтгүү бас эрчүүдэд маань хүүхдүүдэд маань бас хэрэгтэй. Одоо ерөөхдөө эрүүл мэнд рүү төлөвлөгөөд чиглэсэн тийм нэвтрүүлэг. За ингээд хэлжлээ шүү дээ. Нууцаач. Эрүүл мэндийн ерөнхийд бол тал руугаа юм шүү. Ерөнхийд нь хэлсэн байгаа байхгүй. Ерөнхийдөө задруулбал маш олон сэдв байгаа шүү дээ. Гэхдээ бас ерөнхийдөө хүмүүсийн одоо тэр болгон хөндөж чаддгүй сэдвүүдийн тухай бас ярилцах болно. Бас үзэгчдээс мэдээллийг бас хүргэх болно гэж бодож байгаа. Нэвтрүүлгийн гол зорилго маань тийм их байгаа л да. За тэгэхээр үзэгчдээ ингээд Channel 10 телевизийн өглөөний мэд хөтөлбөр маань 5 дахь хагасаа бүтцэн 5 бүхэнд хүрдэг. За 5 дахь өдрийн хувьд гэх юм бол өглөө 9 цагаас шууд хүрдэг байгаа. За тэгээд Channel 10 телевизийн бусад контентуудыг та бүхэн сонирхоод үзээрэй. За манай ихэнх үзэгчд маань болохоор K-pop цагийг бол маш хүлээж тий сэтгэлдээ бичиж бас ямар тоглолтыг үзмээр байна гэдэг бас бичиж явуулдаг байна. За тэгээд шинээр нэмэгдсэн нэвтрүүлгүүд гэх юм бол авт соёл гэж нэвтрүүлэг маань нэмэгдэж байна. За тэгээд айл 6 сараас эхэлсэн Яруслын чуулган маань ерөнхийдөө бол хагас финалд орсон байна. Шавтрах тал руу бол ерөнхийдөө орж байна. Тий. Одоо тодорхойд бол ойртож байна тий. Үлдсэн байгаа. Тий. Тэгээд 21 одоо ярууны аригчдын шүлгийг та бүхэн манай пэйжнээс үзээд нэвтрүүлгүүдээ үзээд сонирхож байгаа эсвэл одоо хүндэлдэг ч юм уу те эсвэл таалагдсан ярууны аригчаа дэмжээрэй гэж хэлмээр байна. За тэгээд манай телевизийн пэйж болон бас манай одоо бусад одоо innovation те DTH эднэрээр ингээд ухрааж үзэх боломжтой байгаа шүү. Манайх ер нь бүгд ухрааж олдог гэсэн те. Ерөнхийдөө бүгд ухрааж болно. Манай телевизийн контент гэснээс манай нөгөө шинэ нэвтрүүлгийг бол хүмүүс манай бас 2 одоо дугаар бол хүрсэн байгаа. Хүний л амьдрал гэдэг ерөнхийдөө бол хандлт ихтэй үзэгчд маань бас их сонирхолтой санагдсан баг. Тэгээд энэ 7 хоногт бас бүтэн санд хүний амьдралаас нэвтрүүлгээс шууд бас хүлээн авч үзэх боломжтой байгаа. Тэр юу дэлгүүрээр ахын орсон дугаарыг би үзсэн. Нэлээд задгаа ярьж л шин. Эмэгтэйчүүд талаар та хоёр тэрэн дээр ямар бодолтой юм бэ?
Одоо хүний л амьдрал юм да. Энэ 7 хоногт хүний л амьдрал руу бас хэн орох нь бол одоохондоо тодорхойгүй байгаа тий. Болдгохаа хүртэл мэддэггүй байгаа тий. Дэлгэрмөр ахын орсон шоу нь болохоор Болдго ток шоу. Нөгөө нэг одоо хоёрт гарсан дугаар маань болохоор хүний л амьдрал гээд Болдго ахын маань яг нэр идэвхтэй тусдаа шүү дээ. Тусдаа хоёр дахь нэвтрүүлэг гэж чинь одоо ерөөхдөө их нартайгаа таархаа болцсон. Тэгээд салхаа салж чадахгүй байгаа тийм хүний талаар гарсан байгаа. Тэр үзег байгаа яа. Тэрийг бол үзээгүй. Тэгээд зочид яг хүмүүс бас их асууж илаа л да нөгөө тавилттай нэвтрүүлэг үү эсвэл яг жинхнээсээ юу гэдээ асуужсэн. Одоо манай яг баг одоо зураглаач нар хүртэлтэй одоо тухайн оролцож байгаа хүний царай төрхийг харахгүйгээр яг дуу хоолойг нь өөрчлөөд ингэж орж байгаа яг бодит тийм шоу нэвтрүүлэг байгаа. Тэгээ та бүхэн бас үзэж амжиг хүмүүс маань байх юм бол те манай пэйж хуудснаас юм уу одоо channel 11 суудлын маань бас ухраагаад үзэх боломжтой байгаа. За юу ах удаа гурлаа өндөрлөх үү дээ. Дараа чи одоо ажлуудаа хийхээс өндөрлмөр байна. Тэгэл те. За. Бензинг болсон чинь хөдөлгөөн болсон. Тий, баг зэрэг тэгсэн. Тий. Би яг сая яг энэ юу руу харж байхад, зам руу харж байхад яг тэг санагдлаа. Гэхдээ юу колонкууд дээр бол зүгээр бүглэрэл бол амар. Тийм лээ. Колонкууд гэхдээ бол ер нь бол бензин бол өгж янз янзын аргаар л өгж л байна л да. Тэгээд жишээлбэл чи түрүү хэлсэн шүү дээ. Мах зарангуутлаа бензинээ бас өгдөг ч юм уу те. Иймэрхүү янз янзын баг. За тэгэхээр үзэгчтэй China Darwin телевизийн өглөөний мэд хөтөлбөр маань ерөнхийдөө бол өндөрлж байна. 5 дахь өдөр болохоор та бүхэнд бас зочдтой уулзуулна. Урлаг соёлын болон янз янзын гоё төсөл хэрэгжүүлж байгаа. Яг өнөөдрийнх шиг юм залуучуудыг та бүхэнд бас таниуд нь сурчилж хүргэж авах болно. За тэгээд өглөөний мэд хөтөлбөр маань энэ удаагийн дугаар маань өнөөрөд өндөрлж байна. За тэгээд маргааш нөгөөдөр бас гоё дугаарууд гарна та бүхэн бас тэрийг бас үзээрэй гэж хэлмээр байна. За тэгээ өнөөдрийнхээ ажилд амжилт хүсье. Маргааш амралтын өдөр өглөө 9 цагаас эргээд болцгаая. За бидэнтэй хамт байдаг үзэгчдтэй баярлалаа. Тэгээ бид гурыг бас байнга дэмжээрэй. Манай телевизийг бас байнга үзээрэй гэж уриалмаар байна. За дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баяр та. Баяр та.